За үндэсний их баяр наадмын өмнө Монгол улсын ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд оюу толгой хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж чадлаа. Нэгдүгээрт манай засгийн газар байгуулагдсан даруйдаа оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найдаар бууруулж байсан. Сайн мэдээ дуулгаж байсан. Эхний 100 хоногийнхоо босгон дээр оюу толгой хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоогоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюу толгойн баялгаас үр зээлэн төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их найд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүрт хөгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюу толгой хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нэгддэг байсныг 3 жил тутамд эргэж харах хэлэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюу толгоогоос ноогдлаа шиг авна. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллахаар тохиролцлоо. Хэлэлцээрийн үр дүнд оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Монгол төрийн наадмын өмнө монголчууд эрх ашигын хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгээ батлан харуулж чадлаа. Хамтарч ажилласан Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын их хурлын дарга, эрхэм гишүүд, их хурлын хэн шалгах төр хороо та бүгд талархал илэрхийлж байна. Иргэний нийгмийн байгууллагууд Монголын ард түмний дэмжлэгтэйгээр оюу толгойн хэлэлцээрт 17 жилийн дараа энэхүү түүхэн хэлэлцээрийг амжилттай хийлээ. Цаашид манай засгийн газар дуустгүй олон яриаг дуусгаж олон сайхан мэдээ дуулгахын төлөө хичээн ажиллана. Үндэснийхээ эрх ашигын хамгаалан улс орно гэсэн нэгэн үзүр сэтгэлээр зүтгэсэн бүх хүнд талархаж байна. За ажлын хэсгийг ахалж ажилласан Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн Загжуугийн Мэнд сайхан, Монгол улсын их хурл засгийн газрын гишүүн Ажуулдүр Эрдэс Баялагын сайд Дамдням нартаа онцгойлон талархал илэрхийлж байна. Монголчууд хэлэлцээрийн ширээний ард сууж санхүүжилтийнхаа өөрийн эсхэ модельээ танилцуулж хэлэлцээр хийж чаддаг гэдгээ тод том руу харууллаа. Хамтарч ажилласан хэлэлцээрийн багийн бүх гишүүдтэй төрийн албан хаагч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Та улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ дахин баяр хүргье. За ингээд энэ нийгмийн даатгалын хуулийг хэлэлцэж байна. Засгийн газар тэтгэврийн реформыг хийх шинжилгээг оруулж ирлээ. Шударга тэтгэврийн тогтолцоо руу бид шилжих гэж байна. За үүний үр дүнд бол мэдээж санхүүжилтийн асуудал яригдана. Олон сайхан мэдээтэй хөгжлийн гацааг чөлөөлсөн засгийн газрын бодлого шийдвэрүүд ард түмний ахуй амьдралд, өрхийн ахуй амьдралд хурж бидний бодлого шийдвэр ард түмэндээ илүү ойртохын төлөө их хурлын эрхэм гишүүд та бүхэнтэйгээ хамтарч ажилланаа гэдгийг илэрхийлье. Монголын заяа их юм аа. За баярлалаа. 2 хүн эвтэй бол төмөр хүрээ мэт, 20 хүн эйгүү бол эвдэрхий балгас мэт гэж Чингис хаан маань хэлсэн байдаг. Тэгээ монголчууд хамтдаа эвтэй хүчтэйгээ харуулж олон жил үе үеийн улсын их хурл засгийн газар ард түмний шийдэж чадахгүй асуудлыг бас шийдэж том алхам гаргалаа, шийдлээ. За энд санаачилж манлайлсан ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдтэй, за мөн идэвхтэй санаачлалт ажилласан их хурлын гишүүдтэй, иргэний нийгмийн байгууллагада ер нь бүгд нийлэл явсан. Ард түмэнтэйгээ их хурл засгийн газар бүгд нийлээд ажилласан. Үндэсний аюулгүй зөвлөл хүртэл нэмж орсон. Энэ бас үр дүн гарлаа шүү. Тийм бол эвтэй байхтай хүчтэй бүгдээрээ эвтэй байцгаая. Улс орн улам хөгжүүлцгээе хамтдаа байж.